би бүжиг заадаггүй. Би бүжиг заахыг хүсдэггүй. Зүгээр тэр хүний дотоод хөдөлгөөнийг дотоод нөгөө чин сэтгэлийн тэр нэг тухтай өөрийнхөө рүү байх тэр хөдөлгөөнийг урин дуудах дуртай. Тэрнээс би тэрийг заах боломжгүй. Би тэнийг урин дуудах боломжтой. Болохгүй байна да гэд харж исэн бодол би хөдлөлөө сэтгэл хөдлөлөө шал өөр мэдрэмж долгион дээр өндрөөс харлаа. Энэ талаас нь ингэж болох юм биш үү гэдэг өөр гарц гаргалгааг харах боломжийг олж байгаа. Ер нь бол бас нэг стресстэй айлхаар. Блок, бодлын блокийг задлах боломж. Би л нүүдэлчтэй юм одоо үр садад хандаж хэлэхэд бид байнгын хөдөлгөөнд оршиж бид байнгын нүүж байх учиртай ард түмэн тэр нүүдлийг шийдлийг хийж өгөх боломж нь бидний өв соёлд байд юм байна. Тэр тусмаа биелгээнд манд байд юм байна. Таны биелгээ таны дотор л оршино. Тэрийг урин дуудаж чадах нь таны шийдэл, таны сонголтын асуудал. Хинээс сурах шаардлагагүй, хинээгч гуйх шаардлагагүй, зүгээр л морио унаад тавих. Тэгэхэд л таны биелгээ урган өндөх болон танд амжилт хүсье. За баярлалаа. Чүү. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр манай Сүнсний дархлаа подкастын маань 2 дахь дугаарын зочноор Монгол дахь нүүдэлчдийн бяцлаглалын багш Оломсон огш оролцож байна. За сайн байна та. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хоёулангийн ярилцах сэдэв маань биелгээний талаар. За өөрөө ч анхаарал ерөөсөө ингээд биелгээл одоо үнэртдэг, харагддаг, сонсогддог гэж бараг хэлж болохоор ингэж хардаг. Тэгээд өөрийн чинь биелгээг харахаар өөрийн ирэхгүй бэлмээр санагддаг. За тэгээ хоёлаа яриагаа эхлэхээс өмнө анхын одоо биелгээ рүү яаж яваад орчвоо. За тэгээ анх энэ биелгээ хийж явах цаг мөчөөсөө буцаагаад эргээд дурсвал. За анх ер нь нэг би бол математикийн багш л да. Тэгээд ерөнхийдөө бол маш их стресстэй тий, маш их бухимдалтай гэдэг юм. Ер нь тийм амаргүй ажил. Тэгээд амьдрал тэр ажил тэр нөгөө амьдрал ажлын тэр стрессийг яаж зохицуулах вэ? Стресс менежмент яаж хийх вэ гэдэг ийм асуудал тулгарсан л да. Хүүхдүүдийн тарих оюундах тий тэр одоо асуудлыг хөнгөн ядралгүйгээр одоо зохицуулж даван гарахын тулд амжилтаа сурахын тулд амаргүй байсан учраас асар их стресс авдаг байсан учраас тэр стрессийг менежмент хийх гэдэг тэр маш их эрэл хайгуул хийжсэн. Тэр нь бол 2010 оноос хойш. За тэгээд эрэл хайгуул хийж явсаар юунд хүрсэн бэ гэхээр ер нь бол нөгөө биелгээ бол бяцлал юм аа тий одоо бяцлаглуудыг би ерөөсөө их тоодоггүй байсан. Энэ тентхийн олон төрлийн янз бүрийн бяцлал ингээд гадуур зөндөө байдаг хэсэг хэрнээ тийшээ зорж очиод энэ стрессийг зохицуулъя гэсэн ерөөс шийдэл хийдэггүй байсан. Тэгсэн чинь Монгол бяцлал уул нь хайсан юм аа. Тэгсэн тухайн үед нэг л болдоггүй, байдаггүй. Та нэг Монгол бяцлагалд ингээд нэг нөө хүн байсан л да. Тэгээд хайгаад олсон ч очиод суусан чинь нэг л бишээ, нэг л болж өгөөгүй. Тэгээд тэрний дараа нэг удаачгүй биелгээ бол бяцлал юм аа, уртын дуу бол бяцлал юм аа гэд ухаан Монгол нэгдэл. Тэр 2010 он. Би 2010 оноос хойш эрэл хайгуул хийж явсаар хагаад 18 оны 10 сар гэхэд бол яг биелгээ бяцлал юм аа гэдэг сургалтанд суужсэн байхгүй юу? Бүр 8 жилийн дараа шүү дээ. Гэхдээ ер нь бол 2018 оны 5 сард бол нэг йогийн фестивал болж ирсэн. Тэгээд тэр йогийн фестивалд болохоор нэг 40 минутын биелгээ зааж байна гэж байна. Тэгээд дахиад очисон чинь багш заал 4 хүнтэй багш ингээ сайхан бид нарыг удирдаад нэг сайхан биелгээ хийлгэсэн. Тэгсэн чинь л бүр дотроос юм огшоол зүгээрстэй юугүй уйлах гадал те энийг мэдрээд бүр гайхсан л да. Энэ биелгээнд нэг учир байна гэд. Тэгээд тэндээс гарангуудаа биелгээний сургалт хайгаад би олоогүй. Тэгээ 2018 оны 10 сард биелгээ бяцлал юм аа, уртын дуу бяцлал юм аа, морин хур бяцлал юм аа, өв соёл минь бяцлал юм аа гэсэн тийм одоо зар яваад тэгээд эсэлд авч ирсэн хамгийн анхны анги дээр хамгийн түрүүнд очисон хамгийн анхны шавь байсан. Тэгэхэд бол мөх гайхамшиг багш маань хичээл сургалтыг авч эхлүүлж ирсэн. Тэгээд ер нь бол 21 хоногийн сургалт зарлагдсан 7 хоногт нэг 4 удаа сургалт орсон юм байна. Тэгэл эхний өдөр бол ямар ч байсан би ороод нөгөө багшигаа дагаал ингээл биелгээл оролцсон нэг 10 хоног нэг учир зүгөө олдоггүй. Ямар ч байсан тэнд багшилж байгаа багш маань их гоё сайхан хөдөлхийн би ч нэг таг хөшцөн хүн байх юм тий. Тэгээ багшийг харахаар гоё ярагдаад өөрийгөө харахаар урам хугараад ердөөсөө хямраа болдгоо. Тэгэн гут нь нүдэ анжгаад нөгөө нэг ерөнхий нэг хөдөлгөөнийг ойлгочингуудаа 10 дахь оноосоо нүдэ анжингуудаа аян дотор ороод тэгэл уусаад алга болсон.
Тэгээ 20 хоногийн сургалтын дараа манайх чинь одоо ангид бол 10 сурагч байлаа л да. 10 гаруй сурагч байсан. Тэгээ 21 хоногийн дараа болохоор ангийн хамгийн сайн биелээ чинь л болсон байсан. Зүгээр л ерөөсөө би тэр аян дотор ороод л өөрийнхөө дураараа хөдөлгөхийг л хүссэн. Яг биелгээг яг тэр бясалгал гэдэг утгаар нь хийхийг хүссэн. Бясалгалыг ерөөсөө би тоодгүй хэрнээ биелгээ бясалгал гэдгийг л ерөөс чин сэтгэлээсээ мэдэрч хийхийг хүсэж байсан. Тэгж бол анхны хичээл хэлж байсан. Тэгээ уул нь бол 21 хоногт 12 удаагийн оролт байсан. Гэхдээ одоо өнөөдөр орлоо, маргааш өнжлөө, тэгээд нөгөөдөр орлоо тий. Тэгэхээр тэр нөгөөдрийн хичээлийг би хүлээж ядан бүр тисэж яддаг байсан. Тэгээд 21 хоног би тасралтгүй биелж байсан. Тангимд ирээ биелнэ, маргааш нь амарна. Тэр үед бол гэртээ хүүхдүүдэд дагуулаад пижигнэл нөгөө хичээлээ зааж өгөөл тэгээл хүүхдүүдтэйгээ хөгжилдөл маш сонирхолтой ажил болж ирсэн. Одоо энд одоо нэг биелгээ нэг таны нэг сэтгэлийн утсыг хүндсэн юм шүү дээ. Одоо нөгөө байгаа оноо гэдэг шиг тий. Яг тэр сэтгэлийн мэдрэмж нь яг юу байсан юм бэ? Тэгээ би дээр чинь яг ямар өөрчлөлтүүд гарч ирсэн. Одоо яг тэрийг та ингээ үгээр илэрхийлж манай үзэгчдэд хэлж өгвөл. Би ерөөсөө тогтоод сууж чадхаа болцсон. Тэр биелгээний сургалтыг эхлүүлээл. Ерөөсөө байнгын догтлол, байнгын хөөр, баясал энэ дотор ерөөсөө сэтгэл зүрх оволцоол тэр аяыг дагаал ингээл хөдөлгөөрчин бүрэг тий зүгээр байж чадахгүй. Тэгээд яг үгээр хэлнэ гэхэлэр байнгын сэтгэл хөөрөл гэж боддоо. Тогтмол ерөөсөө л байнгын стресс дунд дарагдсан явж идэл тэнд л ерөөсөө миний дотор нэг байнгын нэг зүгээр тогтож ядж байгаа, үүрсэж байгаа морил гэх юм уу да. Шууд төсөөлж болохоор хэлэх юм бол тий нэг омглон тийм байна яг зүгээр л амаа аваад тавих гээд бэлэн морь тэр амыг би бүр арай гэж тогтоож исэн гэхүү дээ. Тэгээд ерөөсөө өдөр бүр тавихыг л хүсдэг тэр морь бол. Ямар сайнда 21 хоногт 12 удаа л тавих ирэх байгаад гэдэг те тангид очиж тэгэхээр нөгөө үлдсэн хоногудад нь гэртээ зүгээр өстө дур зургаараа нэг жижиг өрөөнийхээ хаалгыг хааж байгаа л 3 хүүхдэд дагуулаад аяа тавиад өстө пижгэндэл тэр жижиг өрөөг бол дэлбэртэл одоо хүүхдүүдтэйгээ тоглож наадаж тэгэж давхилддаг байсан да. Тэгээ эхний ер нь 21 хоног бол өстө маш омглон одоо морийг ууж тавьсан тийм л өдрүүд байсан. Би дээр яг ямар өөрчлөлт гарсан бэ? Би мохойд үед. Түрүүн хэлжсэн. Манай багш маань харахаар л зөв өстө уян алархаа гэж ихтэйхэн уран яруу гэж ихтэйхэн тэрийг харахаар л одоо зүгээр бишрээл өөрийгөө харахаар готраад л байсан л да. Тэгсэн чинь их сонин миний бие махбод их ухаалаг юм байна гэдгийг олж мэдэрсэн. Яагаад үг гэхээр биеийн буглаа бүгшаа таг гатцсан мод шиг байгаа штэ би чинь тэг өөрийгөө харахаар готраад байгаа штэ таг мод шиг байгаа байхгүй. Тэг энэ дээр хүмүүс бас их эмзэгэлдэг. Тэр миний гар тийм байна, миний өмөр тийм байна, миний юм тийм байна гэж өөрсдөө голдог. Надад бол голгоцсөхөө байгаагүй. Зүгээр аваад тавьчихсан байхгүй тий. Тэгэхээр ямар ч юм нөгөө язгуур суултаа суугаал нэг доктораа гэдэг мөрний хөдөлгөөн байдаг. Тэр хөдөлгөөнийг л маш их хийдэг гэсэн. Эхний ээлжинд бол ерөөсөө нэг л хөдөлгөөн хийдэг. Тасралтгүй 21 хоног нэг хөдөлгөөн хийжсэн. Тэгээд тэр бодвол нөгөө таг хөшцөн бие маань өөрийнхөө тодорхой нэг хэсгээс эхлээд сулалж эхэлж исэн болов уу гэж анзаарсан. Одоо ингээд эхлээд энийг суллана. За дараа нь энийг суллана, дараа нь энийг суллана гэд яг системтэйгэр энийг тэгтээ миний бие организм яг өөрөө удирдах тэрийг хийж байгаа юм шиг санагдсан. Ягаад тэгэхээр тухайн тэр хөдөлгөөнийг хийхээр л гоё байгаад байдаг. Би ч нөгөө зорилго нь нөгөө стрессээ зохицуулж сурах байсан учраас тэр биелгээг хийхээр л зүгээр стресс зүгээр өстой ор мөргөө алга болсон юм шиг. Зүгээр маш зузаан хар үүл нөмөрцөн байсан бол тэнгэр цэлмэх мэт болж исэн. Мэдрэмж нь. Биелгээ хийсний дараа. Тэгэхээр стресстэй бухимдаа тэрэндээ дарагдаад хямраад явах уу эсвэл зад биелгээ хийгээд 3 минут 5 минут зад биелгээ хийгээд те тэгээ аз жаргалын тэр гормоныг ялгаруулаад те тэнгэр цэлмэх мэт тэр сайхан одоо тэнгэр тэр мэдрэмжийг аваад явах уу гэдг нь тэгэл хүний сонголтын асуудал шүү дээ те тэгэхээр чинь мэдээж л морио унаа дахиад тэр тэнгэр цэлмэг тэр цэлмэг тэнгэр лүгээ тавих нь тодорхой шүү дээ тэрийг бол ерөөсөө шийдэх ч юм уу бодох цөхөө байгаагүй зүгээр аваад тавьчихдаг гэсэн. За та бол одоо нэг олон хүнийг биелгээ хийхэд бол хөдөлдөг. За гэтэл тэр биелгээ хийхээс өмнөх тэр хүмүүсийн одоо мэдрэмж бие нь яг ямар хуу байдаг вэ? Тэгээд хийсний дараа бас хамгийн түгээмэл ажиглагддаг гол өөрчлөлтүүдээс нь дурдвал ер нь яг өөрөө би нөгөө нэг тэр тасралтгүй биелгээ хийж тэндээс аз жаргалыг мэдэрч исэн учраас юм л бол биелдэг.
нэг мэдрэмж жоохон онцгүй байх юм бол шууд биелдэг те. Ингэж явсаар хагаад би их биелгээгүйгээр амьдралаа төсөөлж чадхааргүй болцсон байсан. Энийн эцэст ингээд хүмүүсийг ажиглангууд би хүмүүсийн биелгээг хараад тэр хүн уншигдаад байдаг болсон байсан. Юу уншилэл уншигдах вэ? Одоо тэр хүний хөдөлгөөний гацаа яг биеийн буглаа бугшаа яг хаана буглаа бугшаатай байна. Тэр хүн уул нь ингээд язгуур суугаад энэ хөдөлгөөнийг ингээд зад гаргаад өгчүүл энийг одоо буглаа бугшааг нэг сайхан ингээд зад тэлээд өгчүүл те. Ингээд нэг хөдлөөд өгчүүл тэгээд нэг хөдлөөд өгвөл тэгж одоо бодхоо болчүүл те. Биелж байхдаа ингэж бодхоо болчвол хүн намайг хараад юу гэж байгаа бол тэр намайг ингэж байгаа болов би муухай хөдөлж байгаа болов би чадахгүй байна би угаасаа бүтэхгүй юм ч гэдэг юм уу яг тэр хүний биелгээ хийж явах үеийн одоо тэр хүний бодол баг уншаад байгаа шиг болдог. Ер нь бол онцлоод байна гэсэн үг. Харин гаднаас нь хараад тийм ээ. Тэгэхээр нөгөө үйлдэлээс нь харж агаад за энэ хүнд нэг эндэл гацаад байна да энийг ингээд нэг хийгээ үзчих юмсан энийга нэг ингээд нэг үзээтгэж гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ингээд чиглүүлээд тасгалжуулчмаар харагддаг. За би бол одоо жоохон өөрийгөө бол хөдөлгөөний хвсэл муутай гэж боддог байхгүй юу. Тэнгүүтийн биелгээ хийхэд тухайн хүний нас тэгээ хөдөлгөөний хвсэл эсвэл туршлагач гэдэг юм уу те иймэрхүү зүйлсүүд хамааралтай юу? Ердөөсөө хамааралгүй. Эвсэл гэдэг үгийг бас жоохон оролдоо задлах юм бол ив эс ил гэж байгаа шүү дээ. За. Тэгэхээр нөгөө эснийхээ хөдөлгөөнийг аль болох эвтэхнэр ил гаргах л үйлдэл байж юм л да тий. Тэгэхээр тэн дээр яг хөөхлөр эсний хөдөлгөөнийг ивэр ил гаргана гэхээр нилээн нарийн тууштай тогтмол тий одоо байнгын тийм хөдөлгөөн байх хэрэгтэй, байнгын оролдлого байх хэрэгтэй болж таарж байгаа юм. Хэрвээ би өөрийгөө эвсэлгүй гэж байгаа бол нилээн танд ажил хийх байна л гэсэн үг. Тэрнээс эвсэлгүй хүн байх гэж байхгүй миний хувьд. Биелгээ бүжиг хоёр ялгаатай юу? Бүжиг биелгээ. За энэ дээр одоо ялгаатай. Одоо хөдөлгөөн бүжгэн дээр чи энэ гараа эхлээд энэ аян дээр ингэж хөдлөөд тэгж хөдлөөд гэд ингээд яг нөгөө дистараллууд яг одоо байж идэг шүү дээ. Тэгэхээр биелгэн дээр болохоор зүгээр дотоод таны оршихуу гэхүү дотоод таны ухамсар гэхүү таны бие организм өөрөө хөдөлгөөнөө өөрөө удирддаг. Тэрийг гаднаас нь тэг ингэж командлах шаардлага байхгүй. Эхлээд тэгж хөдөл дараа нь тэгж хөдөл гэж одоо заагаад ах шаардлагагүй. Тэгэхээр би бүжиг заадаггүй. Би бүжиг заахыг хүсдэггүй. Зүгээр тэр хүний дотоод хөдөлгөөнийг дотоод нөгөө чин сэтгэлийн тэр нэг тухтай өөрийнхөө рүү байх тэр хөдөлгөөнийг урин дуудах дуртай. Тэрнээс би тэрийг заах боломжгүй. Би тэнийг урин дуудах боломжтой. Хэрвээ заагаал эхлэх юм бол нэг юм хайрцагт үүсчин. Бүжиг бол яг нөгөө яг ингээ бүгд нэгэн зэрэг хөдлөх өстой учиртай гэдгээрээ бас нэг тодорхой нэг хайрцаг тавилт бас нэг дэг журам байгаад байна шүү дээ. Цэрэгжилт шиг тийм байгаад байгаа бол биелгээ бол миний одоо хүмүүсийг өрн дуудаж байгаа тэр зүйл бол яг өөрийг нь өөрөөр нь тухаар нь хөдөлгөх. Тэгээ тэндээсээ тэр хүн өөрийнхөө тэр аз жаргалыг мэдрэх тэрийг л өрн дуудахыг зорддог. Нэг юм бас дахиад нэг үнцэг гарч ирж лээ л да. Би одоо жишээлбэл ингээд биелгээ ч юм уу ингээд бүжиг ч юм уу бүжиглэхээр бусд хүмүүс намайг юу гэж харж байгаа болоо би амар тэнэг хөдөлж байгаа болоо гэд айгаад идэг л та. Ягаад хүн ер нь ингээд бие хөдлөхөөс айдаг болчт юм. За энэ дээр бол би ингэж хэлдэг юм аа. Биелгээ бол одоо морь унахаал гэж хэлмээр санагддаг. Ягаад? Морь унахад шаардагдж байгаа бүх хөдөлгөөн биелгэнд байдаг. Тэгэхээр бид нар морь унахаараа яадаг юм. Одоо морин дээрээ таг зогсоод яваад байвал юу болох вэ? Нөгөө хамаг эрхтэн гэмээр байрын солих. За тэгээ та боддоо чэйжний ямар ч хөдөлгөөнгүй яг мод шиг тавих гэдэг юу болох вэ? Дээр чэйжний хөдөлгөөнд сувсул вэжэж тэр морины тэр нөгөө нэг хөдөлгөөний тэр нэг ингээд чөлөөлж ингэж гаргаж өгнө. Дээр нь морин дээрээ одоо бас ингээд тавхиж байгаа үед бол бид нэ суугаад явж болохгүй шүү дээ. Тэ бас нэг баг зэргийн өвдгөн дээр одоо хөлн дээр ингээд жоохон дөрөөн дээр жигээд нэг ингээд нэг зөөлөж явдаг да. Тэгэхээр хүмүүс ингэдэг биелгээ хийхээр миний бие ингэж нөө тэр та морь унаад явж байхдаа миний бие сонио хөдөлж гинөө муухай хөдөлж гинөө гэж бодд юм уу? Үгүй шүү дээ. Тэгэл болоо хариулт нь бол товч хариулт нь бол юм. Тэгэхээр би биелгээ хийж чадахгүй юу те? Би ер нь муухай байна уу сайхан байна уу? Морь унаад тавьж хаад муухай байна уу сайхан байна уу бид нэр бодож үздэг юм уу?
Та одоо ингээд бэлгээ хийж байгаа хүмүүсийг харахаар за магадгүй танд бол өөрөө ч ариун дуршлаг байгаа бах тий. Яг бэлгээ хийж явах моментд тэр мөчөд хүмүүс яг ямар цэг дээр тэр нэг гоё сэтгэлийнх нь байдал нь ч юм уу, биеийнх нь бухимшмал нь ч юм уу яг задардаг юм бэ. Яг яахаар тэгж гоё мэдрэмж авч ад жаргалыг мэдрээд идэв юм бэ. За би болж игэл тэр хүнийг яг өөр дээр нь авчрахыг л зорддог. Болж игэл. Өөр одоо сая хэллээ штэ энэ гар муухай удалж гинөө яаж гинөө ийж гинөө зүгээр л нэг өөрийгөө эрхчлөөтэй мэдрэмжийг өөрөөрөө байх эрхчлөөг мэдрээсэ гэдэг тэр зүйл рүү урин дуудаад яг тэр мэдрэмжин дээрээ ирээд тэр хүсэл эрмэлзэл рүүгээ тэмүүлсэн үед хүмүүсээс жинхэнэ өөрийнх нь тэр хүсэл эрмэлзэл гарч эхэлдэг. Тэр нь бол бүр зүгээр ингээ анзаарэгддэг. Шууд их харах зүгээр л тэрийг хийсэн хүний царай хүртэл өөр болсон байдаг. Яг. Тавираад аз жаргал мэдрэгдээд тий өөр болсон байдаг. За бэлгээгээр одоо жишээлбэл нэг юм нурууны суулт үе мөчний ингээл одоо удаа нэг судалт суугаа ажилтаагаас болоод ч юм уу те бид нэр үе мөчний өвчлөлт ялангуяа нурууны өвдөлтөнд маш өртөмтгий болчихлоо шүү дээ те энийг засах боломж байдгүй. За яг хариуцлагатайгаар одоо өөрийнхөө эд эрхтэн систем тогтолцоо руугаа хандаад за тохирсон амьсгалын дасгалууд болоод суултуудаа хийгээд байхад би өөрөө ухаалаг тогтолцоо би өөрөө ч гэсэн хичээдэг. Тэгэхээр энэ бол дэмтэй санагдаг. Яагаад тэгэхээр би энийг өөрийн бие дээрээ хийгээд хэрэгжүүлээд бас тодорхой хэмжээний үр дүн гаргаад явж байгаа учраас би энийг өөрөөрөө л баталж хэлэх байна. Тэрнээс бол одоо өөр одоо нэг тий одоо мэрэгжлийн биш хүн тий одоо эрүүл мэндийн тал дээр мэрэгжлийн биш хүн учраас. Тэгэхээр энэ бол боломжтой гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр миний нэг одоо зүгээр нэг жишээ л дээ бөөр өвдөжсэн байхгүй юу? За. Бөөр өвдөжсэн. За тэгээд нөгөө бөөрөн дээрээ төвлөрсөн. Энд чи одоо нүүдэлчдийн бясалгал, бэлгээ бясалгал, уртын дуу бясалгал тий. За морин хуур бясалгал, өв соёл маань бясалгал гэл ингээл бүх талаараа ингээд одоо боломжтой гэсэн тэр бясалгалуудыг тий одоо тулгарч байгаа асуудалтай хийх гэж оролдоо явж штэ. Төлхөө яг уу бэлгээг би өөр дээрээ хийсэн учраас энэ дээр ярих зүйл арин байгаад байгаа. За тэгтэл бөөр маань өвдөд би бүр хэвтэрд орж ирсэн. За тэр үед бол ерөнхийдөө бол би өхлөө харах шиг болсон байхгүй. Ер нь бол би жоох илэн тийм сэтгэл готрал ихтэй учраас ер нь бол нэг тийм эмнэлэгт очихоор дандаа надаа хүндэрсэн хүний жишгүүдийг харуулдаг байгаа байхгүй. Тэрнээс болоод миний сэтгэл готрал нэмэгдэх гээд ирсэн. Дээр нь эмнэлэгт очихоор миний тэр өвчлөл болохоор баг эрүүл мэд эмчнэрнүүд одоо эмчнэр бол намайг их эрүүл мэд хараад байгаа байхгүй. Яагаад гэвэл дандаа надаас хүндэрсэн хүмүүс тэнд байсан учраас. Энийг хараад би их гутарч ирсэн. Тэгээд эмнэлэгт очихоор нэмж өвчлөх юм шиг санагдаад хүнд санагдчихсан. Тэгэхээр энийг нэг арай нэг ондоогоор хөнгөнөөр яаж одоо тэгэл бичиж байгаа нь антибиотик. Би антибиотик хэрэглэхгүйгээр энийг яаж эмчилж болох вэ гэдгийг ярьж хайсан. Антибиотикгүйгээр эмчлэх боломжтой эмч харин ч олдсон. Сонирхолтой нь. Тэгээд 1 жилийн дотор тэр эмчийнхээ дагуу дээр нь бясалгалаа. Тэгээд яг тэр эргэнтэндээ хандаад бясалгалаа биелгээгээ хийсэн гэсэн үг. За тэгээд биелгээ маань бол маш их сонирхолтой аргаар явж исэн. Юу вэ гэхээр бясалгалт маань ингэ зааж байгаа юм л да. Та өөрийнхөө өвдсөн эргэтнийг та яг хүүхэд гэж бодож байгаа. Одоо жишээ нь одоо биений одоо нурууны одоо гажиг байвал яах вэ гэж байгаа шүү дээ. За тэгвэл нурууг бас хүүхэд гэж бодож байгаа юм шүү дээ. Тэгээ нуруундаа хандна, хүүхэдтэй хандна. Та тэр хүүхдэд хэрэгтэй хоол ундын нөгөөгөө, өмсөх хувц хунарын нөгөөгөө, хайр халамжийн нөгөөгөө бол тэр хүүхэд яах вэ? Мэдээж үлсэн, даарна, гомдно, уйлна, майлн зөндөө юм болно шүү дээ. Тэгтэл бид нар тэр эргэтэн тоогоогүй төдийгөөс өдөө хүртэл явцсан гэдэг чинь тэр хүүхдийг гомдоогоод, маш их гомдоогоод удцсан гэсэн үг. Тэгэн гоо тэр хүүхдэд тохирох хайрын нөгөөд, халамжийн нөгөөд, хоолын нөгөөд, илүүгүй дутуугүй тэн тунгийн тааруулаад тий. Тэгээд бас хамгийн гол нь тэр хүүхдтэй ярилцах хэрэгтэй. Яагаад гомдсон би таныг яагаад гомдоосон тий? Танд одоо юу хэрэгтэй вэ гингууд өнөөдөр чи хөөхөн өөрийнхөө хэрэгтэй зүйлийг яриад өгч байгаа юм л да. Бас дээр нь давхар судалж байгаа юм. Би бөөр гэдэг эргэтнээ юу хэрэгтэй байдгийг судлаад эхлэнгууд маш том хайр байж байгаа байхгүй юу? Яагаад? Тэгэж авч үзсэн юм бол одоо цусыг сэвэршүүлж штэ. Миний эргэлт одоо намайг ингээд одоо тий энэ цохилж байгаа зүрхтэй. Тэгээд энэ одоо цусны эргэлтийн тогтолцоо чинь тэр чигээрээ намайг ингээд авч явж байгаа тогтолцоо байж байгаа. Тэр нарийн тогтолцоог ингээд цэвэршүүлээд байна гэдэг бол ямар том ажил хийж байгаа.
Тэгээд тэрийг нөгөө шүүж байгаа шүүлтүрнүүд нь бие хамгаалаг ус болоод хөр химэн одоо ингээд юу чагсаалтаас гардаг юм биш үү? Тэ? Тэгвэл ингээд тэр чагсаалтаас гарсан нь ахиж сэргдэг юм биш үү? Гэх мэтлэнгээр ингээд өөрөө яг анхаараа судлах юм бол тэнд чинь маш чухал ажлуудтай танилцаад ирж байгаа байхгүй юу? Миний төлөө эднэр ингээд зорж ажилдаг гэхээр бүр өссөн үсээгүй хайр хүрж байгаа байхгүй юу? Тэгээд яг ингээд хайрлаад яг хэрэгтэй юм нөгөөд төсөөлөлтөд бяцтгалдаа ингээд хийгээд эхэлсэн чинь нөгөө эмч маань ч гэсэн хэлжсэн л да. Бүр бол дүлэн эрэхтэн. Тэгтээ үнэхээр анхаарал хандуулах юм бол бас их төсвөртэй эрэхтэй шүү гэж хэлжсэн. Бас гоё хэлсэн мэн тий. Тэгээд 1 жилийн дотор бяцтгалтайгаа хамтдаа антибиотикгүй эмчилгээ хийсэн маш амжилттай болсон. Ягаад гэвэл би тэр өвчлөж явах үедээ бол одоо бүсээ чангалах одоо нэг бүс зүгдэг штэ. Бүсийг чангалахгүй бол би цэх урагшаа алхаж чаддаггүй байсан. Бүс зүүхгүй л бол ерөөсөө их грамч хар. Тийм хүнд мэдрэмжтэй байсан. Жилийн дотор бол бүсгүй бүр өсгөтэй гутал өмсөөд тэ ядархааргүй тийм хэмжээний алхдаг болсон байгаа. Гэдэг шиг яг үүнтэй адилхан одоо өөр бусад эрэгтнүүдэд яг энтэй адилхан ингээ хандаад бас бяцлагаж болох нэ гэдгийг бол эндээс харж чадаа. Тийм байна тий. Ер нь бол бие организм маш ухаалаг эрэгтэн. Тэгээд ер нь далд бухимсараараа одоо бие организмаа эдгэх юм зүйл байдаг шүү гэдэгт итгэж эхэлсэн байна тий. Тэгээд тэр боломжийг одоо баг өөрөө нээж хүлээн зөвшөөрж тэрүүнтэй хамтарч ажилласан ч юм уу тий. Хамтарч ажиллахаас гадна эндээс бол би бүр энийг зөвшөөрсөн. Эд эрэгтэн болгон буюу эс бүхэнд өөрийн гэсэн сэтгэл зүй, өөрийн гэсэн тарих оюун, өөрийн гэсэн махан бие байдгийн байна. Тэгэхээр тэр болгонтой нь харилцаад явхад тэд нар минь хөөх юм хичээдэг юм байна. Яг ийм үйл ажиллагааг ер нь аливаа эмч өвчлөлийн үед, аливаа одоо эмчилгээний үед энэ одоо төвлөрөл бяцлаглыг хамтдаа хийвэл үр дүн нь илүү сайн гардаг юм байна. Хүндрэл нь багасдаг юм байна. Эдгэрэл нь хурцдаг юм байна гэдгийг олон жишээн дээр гарсан. За тэгэл хамгийн энгийн жишээ нь антибиотик хэрэглэх шаардлагагүйгээр эдгэчих юм шүү дээ тийм ээ. За та бол манай одоо нүүдэлчдийн бяцлаглын яг ингээ 20 дугаар шатанд ордог айсхуу бийсхүү уйсхуу гэдэг хичээл хийдэг тийм ээ. За ер нь бол 2 дугаар шатны баг амин хичээл буюу тийм чухал хичээлүүдийн нэг. Гэтэл энийг бол ерөөсөө одоо өөрөөр чинь төсөөлж идэг тийм. За тэгвэл хоёулаа бэлгийн талаар бас нэлээд хөрхэн ярьлаа. Тэгвэл энд бас нэг байгаа тэр уйсхуу, айсхуу гэж юм юу гэлээд байгаа юм бэ? Тэгээ энэ одоо ингээ яаж ингэж хамт хэлэгдээд байгаа эднэрийн хамаарал нь яг бие биенийгаа яаж нөхцөлдүүлдэг тэ энэ талаар бас нэг манай сонсогчд мэдэхгүй байгаах та нэг дэлгэрүүлээд өгөхгүй юу? За сая нөгөө бие биелж чадахгүй, хөдөлгөөн муухай, эвсэлгүй гэдэг ч юм уу яг тэрэн шиг бид нар элдв янзын бодлоос болоод зүгээр л бие хөдөлгөх гэдэг дээр шууд гацаа үүсгдэгтэй адилхан айсхуу гэдэг дээр би дуулж чаддаггүй, би аялгуулж чадахгүй, миний хоолоо муухайч гэдэг юм уу. Бас л нэг ийм шалтгаанаас болоод хүн аялгуу гიშгэ гаргах гэдэг дээр бас л хориг тавьчихдаг юм байна. Тэрнтэй холбоотойгоор та тэ хүн болж төрөөд л гэдэл хэлдэг шүү дээ тэ. Өөрийнхөө нөгөө юу хэрэгтэй байгаа яах ихийгээ шууд ингээл уйлж илэрхийлдэг, аялгуугаар илэрхийлж яадаг, айсхуугаар илэрхийлж яадаг. Та төрөөл ихээс хүн болж төрөхтөөл таны айсхуу ихэлдэг гэдгийг бид нар мэддэггүй юм байна. Бид нар тэрийг анзаардаггүй, бид нар тэрийг тоодгүй юм байна. Бид нар тэрийг мартцсан байдаг юм байна. Тэгэхээр тэрийг нь сануулгах зорилготой одоо айсхуу хичээлүүд чухал байгаад байгаа юм. Тэгэхээр хүн сайхан хоолойтой байсан ч, хүн солгоо хоолойтой байсан ч, хүн саар хоолойтой байсан ч ямар ч дуу мэддэг вэ, мэддгүйч вэ? Тэр хүнийг бол би таныг өсвөл та сайхан дуулж болно, аялгуулж болно гэдэг итгэлийг нь өгөхийг зорддог, хүсдэг. За ингээд одоо хөдөлгөөн хийгээд тэ ингээд аялгау хийгээд ирэхээр хүн шал ондоо болж байгаа юм л да. Дотроосоо яг тэр хүнд өөрийн гэсэн биесгүй биелгээ байдаг гэдэгтэй адилхан хүнд өөрийн гэсэн аялгау, айсгуу бас байдаг юм байна. Тэр айсгуу гарч ирснээрээ тэр хүн яг өөрөөрөө өндийж, өөрөөрөө ургаж, өөрөөрөө өсөн дэвжих тэр эрч хүч, эрчим энерги өөрөөсөө авч идэг юм байна. Энэ мэдрэмжийг, энэ боломжийг бол тэр айсгуугаас бол би өөрөөсөө бол харж байсан л да. Бас хүмүүсийг итгэл өгч идэг. Дээр нь хүмүүс нөгөө нэг хүрд яриад байдаг шүү дээ. 7 хүрд нь тэгс сайхан эргэлтэй байх юм бол бүхий л хүний эрүүл мэнд те. За өөрийнх нь ажил төрөл амжилттай байдгаа гэж ярьдаг те. Хүрдний талаар мэдээлэл олон байдаг. Гэтэл хоолон хүрдний засал, хоолон хүрдээ засах гол ганц зүйл өрдөө дуудуулах гэж байгаа юм. Дуудуулаад хоолон хүрдээ засчихна.
Хүү тэгэхээр бид нар чинь хоолон хүрд бас бид нар нөгөө амжилтын хүрд гэж ярьдаг. Өөрийнхөө чаддаг мэдгийг хэр сайн илэрхийлж чадчихээн чадахгүй байх гэдгээс хамаарат тухайн хүний одоо хүлээн зөвшөөрөгдөхтэй ажил мэргэжилтэд одоо эзэн болох гэдэг юм уу тэр зүйл нь хамаарагдаж байдаг юм байна л та. Гэтэл энэ нь зүгээр л хоолон хүрд гэмтэлтэй бол гэдэг юм уу өөрийгөө илэрхийлэх чадвар багтаа болвол энэ нь амжилт нь унжаах жишээ нэ. Гэтэл зүгээр л дуудуулаад тэр нь тэгшэрчих боломжтой байхад яагаад бид нар дуулахгүй байгаа юм? Энийг мэдэхгүйгээс болоод байна уу? Мэдхгүйгээсээ нэгт болж байгаа ба хоёрдугаарт бид нар дууч ард түмний удам гэдгээ мартсан байгаа. Бид нар хитрхи өөрсдөө дэндүүх мартаад байна. Одоо тэрний нэг нь бий байсан. Би байсан гэдгээ бүр мартцсан байсан. Би бол багадаа бол маш дуулж хуурдаж одоо ээж маань бол тэрийг аягүй сайн дэмжиж байдаг байсан боловч хизээ дуулахаа болцноо ч мартцсан байсан. Тэгээд уул нь бол би оюутан байхдаа шин дуу сураад л зузаан гихчин дэвтэртэй дууны үгийг бичдэг, тэгээ дагаа дуулдаг, стресстэж бухимдахаараа энэ бясалгалтай одоо уулзахаасаа өмнө хүртэл стресст бухимдлаа би дуулаад зохицуулдаг байсан юм байлээ. Тэгээ стресс бухимдлаа би бүжиглээ зохицуулдаг байсан юм байлээ. Тэрийг мартцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нүүдэлчдийн ухаанд биелж эхлэхээс өмнө, аясаж эхлэхээс өмнө би энийг бас хийдэг л байсан байгаа байхгүй. Гэтэл манайхан энийг хийдэг байснаач мэдэхгүй мартцсан байдаг. Тэгээд за би дуулдаг байж байгаа дуулахаа болцсон юм биш үү гэдгээ олж илрүүлэнгуудаа дуулах гэсэн чинь дуулах газар олддоггүй юм байна. Ямар сонирхолтой. Маш би бүр энийг одоо олж харж гайхсан. Дуулыг ч ажил дээр очиод дуулъя. Хүмүүс юу гэж бодох юм? Дахиад нөгөө хамаарлууд байна. Гэртээ очиод дуулъя. Ханы цаана хүн сонсоод байна. Би гэртээ дуулахад бүр коридорт сонсогддог. Тэгээд за тэгээ одоо яах вэ? Дууны хичээлд явсан. Бэлгээний хичээлийнхэн дараа дууны хичээлд явсан. Уртын дууны хичээлд. Тэгсэн чинь би дууны огштой хэлжсэн байхгүй юу? Хөөе бид нарт чинь дуулах газар болддог юм байна. За тэгээ гудман дуулаад явуултай байна штэ. Галзуу юм шиг болно штэ. Гэт ерөөсөө тэр хичээлд явснаас хойш дуулах газар байдаггүй мэн гэдгийг ойлгосон. Тэгээ мөрөөдс. Хөөе хүмүүс орж ирээ чөлөөтэй дуулдаг нэг орон зай үсгэж юмсан гэдэг. Тэгээ тэр цагаас эхлээд мөрөөдөж эхэлсэн. Тэгээ чөлөөтэй дуулахын тулд заавал уул хадандаа гарч иж дуулах хэрэгтэй юм шиг. Бид нэр өдөр уул хад руу яваад чадахгүй штэ. Тэгэхээр өдөр дуулдаггүй. Ийм зүйлийг анзаарсан. За тэгэхээр нэг дуулснараа тэр нэг аясгуу, уйсгуу мэдрэмжийг авснараа тэр нэг сэтгэлийн хувьд нэг буглаад тэг бугшаад ингээ гаргаж чадахгүйсэн зүйлсүүдийг задлж гаргаад байна гэж тайлбарлах гээд байна уу яг энэ зүйлсийг ярьснараа. За ер нь бол би нөгөө аясгуу гэхээсээ илүүтэй биесгүүг илүү хийсэн байдгийн. Аясгуунаас илүү биесгүүг илүү хийсэн. Биесгүү дээр илүү ажилласан байдаг өөр дээрээ. Тэгтэл нүүдэлчдийн ухааны багш маань одоо намайг биелгийг чөлөөл биелэхгүйгээр одоо биелгийг дандаа бясалгал болгож хийгээд исэн байхгүй юу? Дан ганц биелгийг. За одоо биелгээнээс хамааралтай боллоо. Биелгээгээ хийхэ болоо. Өөр зүйл рүү шилжүүлээ гэд. Тэр нь бол амьсгалах буюу аясгуу байсан л да. Тэгээд яг нөгөө үнэхээр биелгээнд би донтцсон байсан. Биелгээг үгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй болсон байсан. Тэрийг энийг чөлөөлнө гэдэг бол надад амаргүй байсан. Үнэхээр төсөөлөхөд бэрх байсан. Тэгээ бүр өөрийгөө бүр ингээд гацаанд орж байгаа юм л да. Яах вэ гэд. Тэгээд бодлоо. Амьсгаллаа. Амьсгал авж ин гиз төм бийж ин тэ. Гаргалаа. Гиз шахагдж ин тэ. Энэ юу болж ин? Хөдөлгөөн. Би амьсгал авж байгаа юм чинь миний дотоод эрэхтэн биелж байгаа юм шүү дээ. Тэгээд тэгэн гот нөгөө амьсгалахаа тэр аясгуугаа тэр бас ахаа биелгээгээ бодсон чинь нэг юм тайвширж байгаа байхгүй юу. Ингэж би аясгуу руу шилжиж орж ирсэн. Тэгээд яг дуулах гэхээр бас л дуулж чадахгүй бас л нөгөө саяны нөгөө дуулах нөхцөлгүй байдаг юм байна гэд. Гэхдээ яг мэдээж дуулахыг хичээсэн ингээд тэр. Гэтэл энийг нөгөө нэг давтамжтай олон удаа хийхийг ирмэлзээд ирсэн чинь юу анзаарсан бэ гэхээр биелгээ гэдэг чинь би гар хөлөөс авчаад л те маш далаацтай хөдөлгөөл биелгийг хийчин тэгэл болоо бүх юм шийдэг чинь гэж бодоод исэн чинь бүр нарийн хөдөлгөөнүүдийг анзаарч эхлэе гэдэг даалгавар өсныг анзаарсан. Өөрөөр хэлбэл аясгуу хийгээд эхлэхээр эд дис эргэтнийхээ хөдөлгөөнийг ажиглаж тэр найзууд руу хандсан одоо ярилцлага гэхүү, хандлага гэхүү, сэтгэл гэхүү тэрийг урсгаж эхэлж байгааг анзаарсан. Тэгэхээр ингээд бидний бие сэтгэл оюун нэг юм салангат юм шиг юм тустай байгаад идэг юм шүү дээ, тий. Тэнгүүд яаж энийг ингэж нийлүүлж ирсэн бэ? Нийлүүлэх гэж их удаан оролдлого хийсэн. Би одоо биесгүй хийлээ, аясгүй хийлээ. Сүүл рүүгээ нэг хөгжим рүү орж эхэлсэн. За дахиад. За тэр нь ятга байсан.
За тэгээд ятгаа бариад эхэлсэн. Аясгуу дээр би нэг уучраа олохгүй л байсан юм л да. Нэг л болжгүй. За ятга барьж ирээд ятгаа ингээд гэж бүтэн жил гарan ятгатай нэг л татлага татсан. Нэг л татлага. Нэг татлагыг бүтэн жил. Тэн дээр эхлээд ингээл тоглож байхад манай гэрийнхэн дон гэж жоохон тэм нэг хажиглангуй маягтайсэн байхгүй юу. Бодвол их онцгой дуурайд исэн юм шиг байгаа юм. Тэгээд сүүлд нь анзаараад баг бүтэн жилийн дараа анзаарах нэ одоо сайхан дуурж чинь манай ах нь илүү сонсох дуртай болоод ирдэг байхгүй юу. Санаа нь бол юу исэн бэ гэхээр хүний бие организм хөг аялгаутай жим юм байна гэдгийг ойлгосон. Яагаад тэгэхээр би өөрөө ухаалаг тогтолцоо бидний бие хэрвээ хоорондоо холбоотой ямар нэгэн системийн дагуу ажиллахгүй бол тараад унах юм бэ. Тараад унждаг юм байна, унахаар юм байна. Тэгэхээр хоорондоо нэг холбоотой учиртай нэг систем, нэг удирдлагатай учраас тэр удирдлага, тэр одоо эргэлтнийг хууль ажиллаж байгаа, тий ухаантай, ухамсартай гэж ярьдаг шүү. Тэр хуулийг бид нэр ойлгож байвал уул нь бие ирүүл явах боломжтой юм шиг байгаа. Тий ойлгохгүй тэр нөхдүүдийг тоохгүй хайснараа одоо тарж унах тийм нөхцөл рүү ордог шиг байгаа юм л та. Тэгэн гут би тэр хөгжим ятга дээр татлага дарж ах нэг л ая тоглоод байгаа шүү дээ. Тэгэхдээ би өөрийнхөө биетэйгээ танилцах шиг болсон. Миний сэтгэл гутралтай ч юм уу ундууцалтай үед ятга муухай дуурдаг. Миний сэтгэл одоо гоё те өндөр хөвгөлөлттэй үед бол ятга сайхан дуурдаг байгааг бүтэн жил татлага татахтаа анзаарсан. Тэгээд тэр одоо яг тэр татлага маань илүү гоё дууралт нь сайжраа, дууралт нь ингээд гоё уянгалаг болоод ирэх тусам миний биеийн хоорондын холбоо, хоорондын хамтын ажиллагаа, хоорондын ойлголцол нь илүү уйсэл, зөөлөн ийм ойлголцолтой болоод байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд тэрнийхээ хажуугаар би давхар аясж ирсэн. Амьсгал эгээ хийж исэн гэсэн. Ингээд ирсэн чи би нэг өөрийн гэсэн нэг юм эргэлтийн тогтолцоо руу ороод байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр тэндээс энэ бүх зүйлийн үндсэн дээр хөг аялгаутай жим юм биш. Энэ одоо бидний цусан тогтолцоо энэ судасны энэ эргэлттэй тэр чигээрээ ингээд хоржигнох гол горих адил ингээд би бинийг тэр усаар тэтгээд ингээд байж идэх юм биш. Ямар гоё гаргалгаа гарч ирж чинь те. Энд дээрс тэг сонирхолтой асуулт ургаж гарч ирж байна л да. Одоо бол орчин үед нөгөө эргэтэн тогтолцоо болгоны эмч тустай болсон. Одоо зүрхтний бөөрний гэтэл яг эдгээр хоёултай холбоог хэн хангах вэ те. Тэгээд яаж хангах вэ? Одоо орчин үеийн хангах ухаанд бол яг энийг хийж байгаа зүйл нь юу вэ? Тэгвэл эсвэл байхгүй бол энийг яаж бий болгох вэ? Энэ бол маш том асуулт байна. Гэхдээ би өөрийнхөө л нөгөө ойлголт. Би ч нөгөө нэг 10 онд л гэхэд чинь хор тавдрын аимшигтай чимээ сонсоод үеийн хор тавдрыг чи урдчилж хамгаалах сэргийлэх ажил хийж явахгүй бол тий. Нийтэсэндээ эрэгтэй хоолууд жижиг нөгж явахгүй бол нэг мэтгэл хор тавдартай гэдэл ярвагаа сууж явах юм биш үстэй гэдэг айц дуржсэн л да. Тэр цагаас уулын битүүхэн л эрэл хайгуул боломжоор хийгээд исэн. За тэгээд ер нь урьдчилан сэргийлэх тэгч явсаар гадны бяцлал руу орж байгаа шүү дээ. Тэгээ саяны ятгатай бяцлал гэдэг ингээд явсан. За тэр энэ ятга руу орохоос өмнө бөөр өвдсөн байсан. За тэгэхээр зөвхөн бөөрөн дөрөв төвлөрөөд ангаалт хийчлээ. Тэгэн гут яах юм? Одоо зүрх, одоо илэг, одоо уушиг, одоо юу гэдгийг те цүс гэл ингээд хэсэгчлээд байвал ямар их ажил болох вэ? Би бүр яах вэ гэд нэг хэсэг паниктсан, нэг хэсэг гайхсан. Тэгснээ яасан бэ гэхээр нийт эргэлтийн тогтолцоон дээрээ нийт эргэлтээ сайхан жигдрүүлчүүл тэр цусныхаа урсгал тэр юм жигдрүүлчүүл бүх эргэтэн системээ тэгчих юм шүү гэдэг дээр энэ ятга тэр бодолтой бас энэ ятгатай ажиллагаа бас давхар явцсан юм шиг байгаа. Тэгээд тэндээс юм гаргалгаа гарч ирж байгаа. Нэг талаараа юм. Бас нөгөө аав маань хүнд өвдсөн байх үед нөгөө нэг эргэтнүүд хавсарч өвдсөн л дөө. Сүүл рүү олон хэрэгтний. Тий, олон хэрэгтэн хавсарч өвдсөн. Уул нь эхлээд бол илэг асуудалтай байсан. Илэгний асуудал цэгцэрсэн чинь уушгинд илтгэе болсон. За тэгээд илэг рүү чиглэсэн эмчилгээ хийсэн ийм эмчилгээ нь илэг рүү чиглэж байгаа. Тэгсэн өнөөх нь бусад хэрэгтэн лгөө сөргөөр нөлөөлөх гээд иймэрхүү юм зөндөө яригддаг штэ тий. Энэ надад их утгагүй аимшигтай санагдчихсэн. Нэг эргэтнээ тэтгийгээл нэг юм уудаг нөгөөдөлд нь садаа болоод ахаар чи ямар олигтой эмчилгээ болох вэ? Ийм л юм хийхгүй шүү гэл ямар сайнтай би антибиотик хэрэглэхгүй гэл ингэж хэлсэн. Тэгээд нөгөө тийм байсан учраас ерөөсөө өөр дээрээ би энэ эргэлтийн тогтолцоог ингээд анзаарч үзээгээд тэгээд одоо яг уу илүү их уламжлалт тал руугаа гэхүүдээ уламжлалт барай гэдэг юм уу тэр барай талын хүмүүсийн барай хийдэг хүмүүсийн мэдрэмжийг тэдэртэй танилцах гэдэг юм уу тийм хүмүүстэй танилцаж эхэлсэн.
Тэгэхээр тэд нар маань ингээд надад учрыг хэлээд өгч юм л та. Одоо би хаан дээр ингээд барай хийж хахад нөгөө хамаг шүрмс мөрөмс нь ингээд шохооцсон байх жишээ нэ. Тэгэхээр тэр шохоочсон нуруу дагсан тэр шохооцсон шүрмсийн дагуу булчингийн дагуу тэр хийн тогтолцоо явж идэг. Судасны хажуугаар хийн тогтолцоо явж, тунгалгийн тогтолцоо явж идэг. Гэртэл тэр тунгалгийн тогтолцоогоор хамаг чухал юм чи ингэдэг гэдэг нөгөө хүмүүс чи хэлээд өгч байгаа юм л та. Барайш нар чи. Би ингээ бариулж явахдаа асуугаад байдаг. Наа чи яагаад хатуураад байгаа юм? Энийгээр юу явж байгаа юм? Энийгээр яавал яах вэ? Өө эн чи стрессээс болдгийг, иймнээс болдгийг, тиймээс болдгийг. За ер нь миний тим өвдөх гээд байгаа. Тэгэхээр энийг ингээд ингэчүүл яах вэ? Болгүй яах вэ? Бүртээ эргэлтийн тогтолцоогоор гэл нөгөөдөл чи бүрэн яриад өгч байгаа байхгүй. Тэндээс ингээ харж байхад ер нь бүхий л урсгалын сувгуудаа тий нээлттэй чөлөөтэй уян хатан байгаад хахад хүн нээх өвдөхгүй таахгүй юм биш үү гэдэг гаргалгаа олж авсан. Тэгээд тэр эргэлтэй л ингээд тэг хэлж байгаа байхгүй та ингээд жоохон ингээд би чи хүндрээд ирвэл ирээл бариулчихж байгаараа гэж байгаа юм л да. Тэгвэл яг энийг ингээд тасралтгүй эргэх тэр боломжийн тэг хамгийн цогц хөдөлгөөнийг олгодог нь магадгүй таны яриад байгаа биелгий юм шүү тий биелгээ бол хамгийн цогц хөдөлгөөн гэдэг байгаа. Цогц хөдөлгөөн. Тэгэхээр надад ашигтай санагдаад байгаа байхгүй. Би одоо фитнест очиод төмөр өргөөдөө амжихгүй байна тий. Йогд очиод ингээд тэр цаг хугацааг зарцуулж амжихгүй байна. Тэгтэл биелгээ бол богино хугацаанд ингээд бүх зүйлийг хийж болох боломжтой гэдэг нь надад их сонирхолтой санагдсан. Тэгээ нэг дор маш олон одоо туулайг буудах гэдэг шиг тий. Ийм боломжийг олгож байгаад бол надад бол гайхалтай санагдсан. Тэгэл тэрийг хийхийг хичээж байгаа. Одоо илүү нөгөө эхлээд миний биелгээх эрчимтэй ийм тий хурдтай ийм нэг далааттай байсан бол одоо их тийм тайван байдал руугаа орж эхэлсэн. Тэр нь илүү их тийм эд эс рүүгээ хандаж. Эд эснийхээ цэвэрлэгээ, эд эснийхээ тэр буглаа бүгшаа гэдэг рүү хандаж эхэлж байгаа. Магадгүй эхлээд яг таны биелгэнд орж исэн цаг мөчтэй таны зан төлөв, үзэл бодол, харилцаа хандлагатай биелгийн адилхан байгаа гэсэн шүү дээ. Яг үнэ. Одоо яг одоо нэг энэ хүндэ гэж хэлэхэд гэдэг шиг хүмүүсийн өмнө энэ хүндэгээ хэлчихэр яг бол би яг хэршүүдээсэн. Яг л нэг тийм их тийм хатуу ширүүн догшин хуурцтэй хүчтэй зөрөгтэй гэдэг юу гэдэг эрэгтэй хүн ямар гэдэг яг л нэг тийм байсан хурц ширүүн те дайчин тийм байсан. Тэгээд биелгээ хийгээдсэн чинь миний дотроос нэг тийм эмэгтэй хүний мэдрэмж урсаж эхэлсэн. Би чи эмэгтэй хүн штэ. Уян налархаа биелгээ рүү чиглэж эхэлсэн. Одоо бол зүгээр ерөөсөө л урсгал. Биелгээг бол одоо би нэг тийм огцом хурдтай ширүүн далаацтай хийх нэг дуртай бол биш. Шаардлагатай үед хийн. Шаардлагатай үед хүмүүст ирч өгөх ч гэдэм үү хүмүүсийн урам зоригийг сэргээх ч юм уу тий. Зоригтойгоор бол тэр эрчтэй биелгээг бол хийж болдог хийн. Гэхдээ шаардлагагүй бол хийх шаардлагагүй. Одоо илүү их тийм нарийн эд эсрүүгээ чиглэсэн илүү зөөлөн урсгал. Ингээд таны подкастт энэ оролцож байгаа ярилцлагыг сонсож байхад их гой сэдвүүд хөндөгдөж байна л да. Цаашид дахиад магадгүйла цуврал ингээд хиймээр одоо жишээлбэл та хамаарлаас ингээд жаргах гэж хэллээ. Биелгээгээр өөрийгөө чөлөөлчдөг болчлоо гэж хэллээ тий. Тэгээд цаашлаад бас биелгээгээр ингээд хүсэж мөрөөдөж зорж болдго юм байна гэдэг зүйлийг ярьлаа тий. Тэнгүүд хоёулангийн бас подкастын цаг хугацаа богинохон байдаг. Тийм учраас хоёулаа магадгүй энэ одоо сэдв маань олон хүн төрөх юм бол дараагийн цуврал одоо подкастуудыг хийж болох юм байна гэж харлаа. За тэгээд энэ подкаста одоо ерөнхийдөө өндөрлөгт өгч जैन. Тэгээд одоо нэг 30 секундэд те яг нэг юм биелгээг өөрийнхөө бие сэтгэл оюунаараа мэдэрсэн хүний хувьд нэг гоё хөдөлгөөн зааж өгч. 30 секундын хөдөлгөөн те. Хөдөлгөөн заана. Би зүгээр тайлбарлаад хэлж болох уу? Энэ дээр хараа нөгөө хүмүүс ингээд нөгөө ярих амархан те үйлдэх хэцүү байдаг шүү дээ те. Дөнгөд хоёул яг биелгээгээ яриад байгаа юм чинь нэг үйлдэлийн шин чанартай зүйлийг үзүүлээд. За ер нь бол би хүүхдүүдтэй заадаг, шавнартаа заадаг. Тэгэхээр би яг сууж байгаа л яг энэ дээр заахад хүүхдүүдэд ингэж хэлдэг. Ер нь бол ингээд мөр өргөөд за өргөж явахад амьсгал авъя те. Тэгээд амьсгалаа гаргахтаа огцон болгоно. Гэт. За амьсгалаа авлаа гаргалаа. Амаараа гаргахгүй. Хамраараа гаргана. Яагаад? Ер нь ингээд амьтад ингээд хурдаа аваад тавьчих хахад яадаг вэ гэхээр дандаа хамраараа амьсгалж яадаг. Нилээ их цуцсан амьтан бол амаараа амьсгалж яадаг. Тэгэхээр ам бол цуцсан үед л ашиглагддаг байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ хамраараа амьсгалаа гаргаж ясна илүү нөгөө ашигтай, илүү зөв одоо амьсгалын эргэтнийг амьсгалаар нь л ашигламаар байна гэсэн. За тэгээд ингээд ирнэ. Тэхийн гут
Хүүхдүүдэд юу гэж байгаа гэхээр одоо биелгээгээ заахаар хүмүүс хүүхдүүд ч гэдэг юм уу одоо бас за гэд ингэх гээд байдаг тал байдаг те. Зүгээр энийг нөгөө сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ эерэг рүү шилжүүлэх. Аз жаргалын гормон ялгаруулах хөдөлгөөнгээ заачдаг. Тэгэхээр яг саяныхаа хөдөлгөөнийг огцом ритмтэй ая дээр за тэгэл гэж. Ер нь бол нөгөө биелгээг хаасаагүй зааж байгаа болохоор би нэг заах нэг шаардлага байдаггүй гэж үздэг л дээ. Тэгэхээр хамгийн гол нь одоо биелгээг яах гэж би та бүхэндээ хэлмээр санагдаж байгаа гэхээр бодолд бид нар гацаа үсдэг. Бодын шир дөрөв гэдэг шүү дээ. Олддоггүй бодоод гацчдаг. Тэр үедээ та зүгээр саяны хөдөлгөөнийг хийчих. Сайхан сууж агаад те ая тавьж агаад сайхан төвлөрж жогоод за нэг болохгүй гэсэн бодлоосоо болох талаас нь харах тэр боломжийг олгоод биелгээгээ хийчих. За тэгэхээр чинь яагаад тэгж байгаа вэ гэхээр бие хөдлөхөөр сэтгэл хөдлөлт юм байна. Сэтгэл хөдлөхөөр бодол хөдлөлт юм байна. Болохгүй байна да гэд харж исэн бодол бие хөдлөлөө сэтгэл хөдлөлөө шал өөр мэдрэмж долгион дээр өндрөөс харлаа. Энэ талаас нь ингэж болох юм биш үү гэдэг өөр гарц гаргалгааг харах боломжийг олж байгаа. Ер нь бол бас нэг стресстэй айлах арга. Блок, бодлын блокийг задлах боломж. Хүүхдүүд чадахгүй дэгээ бодож исэн чинь чадмаар ч юм уу гэд гараад ирдэг гэсэн. Тэр хүүхдүүдийнхэн тэр нэг унтарцсан, яйдагдсан, гацсан гэдэг юм уу тийм бодлуудыг боломжтой биш үү? Бүр ядаж л нүдэн сэргээгээд ирч мэдрэгдээд нойронгүйсэн бол сэргэг боллоо гэдэг энэ мэдрэмжийг энийг юм одоо арилгахын тулд те саяны хөдөлгөөнийг заачдаг гэсэн. Тэгэхээр бид нар ч одоо биелгээг мэддэг л те. Гэхдээ нөгөө учир утгыг мэдэж хийвэл те. Ерөнхийдөө бол Монгол бүжгийн инээ хөдөлгөөн чинь юм байдаг шүү дээ. Тийм шүү. Тэгээ тарих гэдэг эргэтэн чи их хөөрхөн те төсөөлөлд болж байгаа бодитод болж байгааг ялгадаггүй юм байна л да. Тэгэхээр бид нар ингээл ирэхээр би аз жаргалтай байгаа юм байна гэж боддог. Шууд хууртагтаад хэлж шүү дээ. Тэгэхээр энийг хийхэд л ондоо олон доо. За тэгээд бас нэг сонирхолтой асуултыг би үлдээсэн байна. Энийг ямар ч өөрөөс чинь асууна гэж бодсон байсан тий. За бисхүү болоод сүнсний хөдөлгөөн гэдэг талаар одоо би яагаад тэгэхээр биелгээг би заадаггүй. Тэг хүн болгон өөрийн гэсэн ийм бисхүүтэй байдгаа тэрийг л гаргаж өгөхөд тусалдгаа гэлэгдэж шүү дээ. Тэгвэл энэ магадгүй ингээд сүнсний хөдөлгөөн буюу бисхүү юм шүү тий. Тэгэхээр та энэний талаар нэг гоё дэлгэрүүлээд өгөөч. Дотоод сэтгэлийн одоо урсгалыг би урам зориг гэж хэлэх дуртай. Дотоод сэтгэлийн урам зориг болох юм байна, бүтээх юм байна, ирмэлцэл тий. Тэгэхээр хүн жоохон хөвгт яадаг юм. Хизээд юу ч хийхэд бэлэн байдаг. Хизээд ч юу ч хийхийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Яаж хийж байгаад оролдож үзээд л шууд чадах боломжтой гэдгийг шууд орлого хийдэг. Тэгэхээр хүмүүсийн биесгүйг уран дуудахтаа би тэр хүмүүсийн дотоод сэтгэл дэх тэр хүүхдийг нь гаргаж ирэхийг л хүсдэг. Тэгэхээр биесгүйг одоо хэдүүлээд товчхондоо тэр хүүхдийн мэдрэмжийг нь урин дуудаж бүх зүйл боломжтой гэдэг тэр долгион дээр байнга авч явах тэр боломжийг нь эхлүүлэхийг зорддог. За тэр эхэлсэн байхад тэр мэдрэмж хизээж 50 байдаггүй. Дахин тэр мэдрэмжээ хүсч эхэлдэг. Тэгээд эхлүүлсэн байхад л болчдөг. Тэгэхээр за эхлүүлж өгч би зүгээр эхлүүлээл өгчдөг. Тэгэнгუთ дараа нь ингээд хүсэж байгаа үедээ ингэрээ хичээр хүн чинь угаасаа тэр сайхан мэдрэмжээ урин дуудах тэр сайхан мэдрэмжээ өргөж хүсэж идэг учраас тэрийг тогтмол хийгээд хариуцлагатай хийгээд явчихдаг. Үнэхээр гацсан үедээ надаас үнэхээр одоо тэр чинь бас гундах үе байж тээ. Тэр үедээ буцаад одоо хандаж болно гэд тасгалжуулт хийждэг. Энэ тасгалжуултыг гэхдээ бас нэг нүүдэлчдийн ухааны 1-2 дугаар шатны хичээлийг төгссөн хүмүүстэй хийдэг. Ягаад тэгэхээр бас энэ тодорхой бас нэг ойлголтуудыг авч ээж учир зүгээ мэдсэн хүмүүс их хамархан хийдэг. Огт нөгөө мэдээл аваагүй хүмүүстэй нэлийн цаг шаарддаг, нэлийн ажиллагаа шаарддаг учраас бас нэг танин мэдгүйг авцсан байвал илүү амар хурдтай гарч ирдэг гэхүүд. Яг битэрийн подкастыг сонсож байгаа хүмүүс болохоор яг энэ багшийн одоо нэг биелгийн бисгүй айсгууд нэг явж үзгийнсэн гэдэг сэтэл тэгээ мэдрэмж бас орж ирж байгаа бах. Тэгэхээр та яг юм тустай ангийн тэр авч одоо яг багшлаад яг энэ чиглэлээр дагнажаал ажилтдаг юм байна тийм үү? Би олон хүүхдүүдтэй ажилдаг. Маш завгүй байдаг. Дээр нь одоо бас ингээд бисгөө өөрийнхөө энэ сонирхлоор энэ чи эхлээд амьдралын хэрэгсэл байлаа та. Сүүлдээ ингээд асуудал шийдэх маш том багаж боллоо. Сүүлдээ энийг багшилдаг одоо заадаг багш боллоо. Тэгэхээр энэ олон ажлын хажуугаар амжуулж явдаг учраас нөгөө богино хугацаанд хурдтай энэ нөгөө зүйлийг ойлгоод хэрэгжүүлээд ингээд өөрөө биеэ дагаадаггүй хүмүүстэй тэр жаахан ч гэсэн гарч байгаа цагаа зарцуулсан илүү үр дүнтэй байдаг. Яг шинэ хүмүүстэй бол нэлээд удаан цаг зарж ажиллах хэрэгтэй байдаг учраас шаардлага гардаг учраас
Уул нь бол би шинэ хүмүүс зориулсан зөндөө олон удаа гэж одоо сургалт хийж исэн. Тэгээд тэндээс гарч исэн үр дүн хурдаас хамаарат одоо яг нөгөө нэг нүүдэлчдийн ухааны 1 2 дугаар шатны хичээлийг авсан хүмүүс тэр нэг удаагийн хичээл орчхол хангалттай хурдтай ойлгоод явчихдаг. Нүүдэлчдийн бясалгал тийм ээ. Нүүдэлчдийн ухаан, нүүдэлчдийн бясалгалын хичээл. Тэднэрт ингэж маш богино хугацаантай үр дүнтэй сургалт өгж амжиж байна. Амжиж байгаа. Яг биелгээний багш биш, биелгээний сургалт бол гадуур зөндөө байгаа. Яг над шиг минь намайг эхэлж исэн шиг ингээд өөртөө биелгээг өөрөө өрөндуудаад өөрөө хийгээд ингээд явж иж болдог бас. За подкаст эхлэх юм бас математикийн багш гэдэг жисэн те. Тэгэнгүүт яг таны ингээ яриануудыг сонсоход таны тэр нэг юмыг логиктой сэтгэдэг те юмны уялдаа холбоог одоо харж чаддаг. Тэгээд яг эцсийн дүндээ хариуг нь гаргаад нэг явах гээд амардаг гэдэг шиг те. Яг энэ бүх суур чанар чинь магадгүй энийг одоо биелгээ гэж юу юм, ясхуу гэж юу юм, бисхүү гэж юу ингээд логик дарааллыг олоход нэлээд тус төхөн болсон юм шиг те. Их гоё өгөгдөлтэй цаанаасаа тоололтой ингээд өргөцсөн юм шиг их гоё сонсогдлоо таны энэ анх биелгээл орсон туулал замналыг ингээд сонсоход. Яагаад гэж их асуудаг байсан юм баг та. Яагаад гэж асуудаг асуулт намайг их ядраадаг байсан, зовоодаг байсан. Энэ юу н хүүхд болгоныг зовоодаг байжгаад тодорхой нэг яагаад гэдэг асуулт хариулагдахгүй, яагаад гэж асуухаар хүүхдүүдийг загнадаг тэр нөхцөл байдлаас болоод хүүхдүүдийг яагаад зогсдог шиг байгаа юм. Миний яагаад болохоор нэг тийм хүмүүсийг залхаатал би бусдаас асуугаагүй юм шиг санагддаг. Зөвхөн өөрөөсөө дотроосоо асуугаад өөрөө л ирж хайж олж авъя, тий. Магадгүй өөр нэг хүүхдүүд яагаад гэдэг асуултыг асууж байгаа загнуулсан байж магадгүй миний нүдэн дээр. Би асуух юм бол загнуулах юм шиг байна те. Би тэгээд ер нь өөрөө л олъё гэдэг дээр зорьцсон хүүхдэлтэй хар багасаа. Тэгээ магадгүй математикийн олон яагаад янз бүрээр хариулагдаад ахаар нь энэ математик надад яагаадыг олж өгч магадгүй юм шиг байна гэл орол амьдрцсан л та. Гэтэл яг тэр маань явсаар байгаа л энэ сайхан нүүдэлчдийн ухаан те. Яагаадуудын энэ нөөц том архив руу оруулсанд би маш их таалархдаг. Тэгээд ёстой л нөгөө таны хэлдгээр яагаад ахаа учрыг олохгүй бол ёстой санаа амардаггүй. Нэгний учир шалтгааныг олцохоор нэг уужаа амьсгаа аваад нэг 50 болдог. Тийм байгаа. Тэгэхээр энэ одоо нөгөө аль альны л нөхцөл байдал байгаа х та. Тэгээд тэгснийхаа үндсэнд нөгөө энийгээ бушуухан шиг хуваалцаж маш олон яагаадаар өвдөж байгаа, зовж байгаа гэх юм уу тэрний хариултыг авч чадахгүй ингэж байгаа хүмүүст хуваалцахыг хүсдэг, эрмэлздэг. Ийм л зүйл байгаа. За одоо ингээд сүүлийн нэг багахан хормыг танд чөлөөтэй нээлттэй олгож байна. Тэгээд миний асууж амжаагүй таны одоо үзэгчтэй, сонсогчтой хүргэмээр байсан ямар зүйл байсан бэ? Тэрийг та сайхан нээлттэй яриад тэгээд хоёулаа өнөөдрийнхэн подкастыг өндөрлөе. Би хурдан дуртай. Тэгээд альва зорьсон үйл хэргийг те амжиж те биелүүлэхэд бид яг юу дутаад байна уу? Юу болохгүй байна уу гэдгийг их олон байдлаас ажиглаж анзаарч те хардаг. Тэгээд өөртөө тэр хурдыг хийхийг эрмэлздэг ба бусдад ч гэсэн тэр хурд байдаг гэдэгт итгэдэг. Тэр хурдыг хүсвэл та гаргаж ирж чадна гэдэгт итгэдэг. Гэхдээ хурд ухаантай байх хэрэгтэй те. Тэр хурд гаргаж чадна гэдэгт эрмэлздэг итгэлтэй байх хэрэгтэй. Бид залхуу байх боломжгүй нүүдэлчд бид хөдөлмөрч нүүдэлчдийн байнгын хөдөлгөөнтэй байнгын нүүдэл хийдэг нүүдэлчдийн уруудам. Тэгэхээр энэ сайхан подкастыг сонсон суугаа бүхий л нүүдэлчдийн одоо үр садад хандаж хэлэхэд бид байнгын хөдөлгөөнд оршиж бид байнгын нүүж байх учиртай ард түмэн тэр нүүдлийг шийдлийг хийж өгөх боломж нь бидний өв соёлд байд юм байна. Тэр тусмаа биелгээнд манд байд юм байна. Таны биелгээ таны дотор л оршино. Тэрийг өрн дуудаж чадах нь таны шийдэл, таны сонголтын асуудал. Хинээс сурах шаардлагагүй, хинээгч гуйх шаардлагагүй, зүгээр л морио унаад тавих. Тэгэхэд л таны биелгээ урган өндөх болон танд амжилт хүсье. За баярлалаа. Чүү гэж